Hey, залуучуудад энэ өрөөний мэндийг хүргэе. Тэгээ бидний та бүхэнд зориулсан COVID-19 концерт маань ихэд бэлэн болсон байна. Тэгэд өнөөдрийн концертоор яхаарахгүй бидний нуудаг мөн дотроо төрөл өвдөлт байдаг тэр хэсгүүдийн талаар бүгд тусгасан байгаа. Тэгээ бүгдээр хамтдаа концертыг хүлээн авцгаая. Үзчихвэ. За одоо нэг 5 үзчихээ цайнд орё идэхгүй бүр ядарч үгүй. Хайж ядарч авах. Би наймаа чийж тавьчих. За тэгээд гэс хүмүүс орооч. За одоо нэг. Асаа чимээ авчих. За дараа. Харин тийм ээ. Нүчээс үзүүлж байгаа. За дараагийн өвчтний үзлийг болж байгаа яриа. За. Оо маска зөө таа. Маска авахгүй шүү дээ. За юу болсон? Айгаа ганцаарч хэвстэй. Миний нэрээр маш олон байна л да. Найз тавьж найз гаш юм л да. Facebook мэдээлэл маш олон юм. Тийм амьдралдаа. За тийм бэ ойлгосон. Миний дунаатхан чи яг тохирох сайхан арга бий. Чи жорыг шүү дээ 7 хоног хийх хэрэгтэй. Сайхан шоу. Би чамцтай одоохон мэж байгаа. Тийм манай юм чирэн зөв шоу авах шүү дээ. Амар олон хүмүүс шоу авах шүү дээ. Арх ухаж хүмжин. Яг үрдүгөө өвчнийг авах байна. Тэр ганцаархан мартын чигээд олон найз нөхдөд орно. Хамгийн гол нь 7 хоног сайн гамаа барих шүү. Ойлгосноо? Гам барина. Тий, тэгээ 7 хоногийн дараа ирээд үзүүлээрэй заяа. Энэ арга өчнөө хүмүүс гэрсэн сайн ирчихлээрэй заяа. Шоу. За маска сайн зүгээрээ. За баярлалаа. За баярлалаа. Дараагийн хэсгээс. Алдагдаж байна миний орон зай. Амьдрал минь утгажур байхгүй. Архин доошоо зинген дийдэгцэн ч амьдрал минь утга учрыг өгөөгүй. Ганцаархлын манандон гарахаар замгинээ бардам тишорн усдагдах найдругэмээ хаяадах минь наригтэн хүн хамарцаа ганцаархлын манандон гарахаар замгинээ бардам тишорн усдагдах найдругэмээ хаяадах минь наригтэн хүн хамарцаа Нас аврагцсан би хитвишэн би номонтаста дээрээс төрсөн би христихээр ганцаархлын манлон гарахаар зэмнээ ганцаархлын шорон дүүсэлдэг найдварыг харьяалах миний нүхтэн зэвсэн ганцаархлын манлон гарахаар зэмнээ бардам тишорн дүүсэлдэг найдварыг харьяалах миний нүхтэн зэвсэн ганцаархлын манлон гарахаар зэмнээ бардам тишорн дүүсэлдэг найдварыг харьяалах миний нүхтэн зэвсэн. Сайн байцгаана уу наваа наран бэрээдэг. Би одоо нохор сайн гарцсан явж байна. Тэгээд энэ өдөр яагаад та бүхэнтэй нэг зүйлийн талаар ярихаар шийдсэн бэ гэвэл энэ миний амьдралд эргэлт өөрчлөлтийг хийсэн ганц том зүйл байгаа. Юу гэвэл итгэл. Би өмнө итгэл гэдэг зүйлийн талаар бодж үзэж байгаагүй. Итгэлтэй нэгэн болохыг хүсдэг байгаагүй. Миний ажилд итгэлтэй хүмүүс байдаггүй ч учраас би амьдралд ялагддаг байсан. Асуудууд гарч ирэхэд зүгээр л өөр өөртөө найдахаас өөр зүйлийг хийж чаддаггүй байлаа. Яг бол өмнө миний итгэж байсан зүйлс буюу аав маань, мөн найзууд маань, мөн олон зүйлс намайг итгэлгүй болоход нөлөөлсөн учраас би ямар ч итгэлгүй хүн болж төлөвчөөсөн. Зөвхөн өөрөөсөө бусад хүмүүст хүнд итгэдэг байгаагүй. Тэгэд энэ байдал маань өдөр ирсэн намайг зовоод өгсөн тийм сайхан байдаггүй байлаа. Улам илүү миний хүрээлэл багасч ирсэн. Миний тарих, миний нөлөөлөл олон зүйлс дээр хүчин мөхсдөж байсан учраас хамгийн сүүлд надад энэ итгэл үнэмшлийн талаар ярьж ирсэн ба энэ маань юу гэвэл хизээч чамайг гонсоолохгүй итгэл үнэмшил. Энэ маань Есүс Христ байсан.
Тэгэд надад алдах зүйл байгаагүй учраас би Есүс Христэд анх 10 жилийн өмнө итгэсэн. Тэгээд энэ итгэл маань бусаж сэргийж гэлсэн. Яг л бороо ороо дараад нь ногоо дэлгэрдэгтэй, цэцэг дэлгэрдэгтэй адилхан миний амьдралд Есүс Христ маань цэцэглүүлсэн байна. Мөн ирээдүйд ирэх тэр аюулаас, дамын аюулаас намайг аварсан. Мөн таны хувьд ч гэсэн та юунд ч итгэдэг байж болно. Харин Есүс Христ таны амьдралыг авна гэдгийг эзэж битгий мартаарай. Ой, тэр хоёрын хүнтэй явж дээрээ байгаа чи бусдаа хүндлээ чи. Юу гэсэн юм? Дараа дээр явж. Цааны цаг болсон. Ихийн 5 хүнийг үзэж за дараа нь. Бусдаа явж юу ярих юм бэ? Яасан юм яг хөө? Юу болсон? Чи. За. Хэцүү да. Одоо хурдээ арын шүлээд цааны цаг болж байгаа шүү дээ. Цааш юу үсгэж харж байна? Нээц лөө намайг хайж ирсэн. За тэгээ яасан? Дэмжин юм тогтоод байдаг. Би ч ирсэн. Сайн яллагцсан. Одоо тэгээ яах вэ? Аборт над жамгис хэлэхээр чи тэгээд ахиж шаналхгүй шүү дээ. Бүх хүмүүсийн төлөөд яаж ганцаар сууж ийм чи сайхан аборт хийгээд чи зүгээр авчих заяа. Тэр чи өстэй зүгээр. Гэтээ тийм санаа тайвшруулах хамгийн гол нь тайван байх хэрэгтэй. Энэ чинь зөвсөөр ашиглаж байгаа шүү дээ. Ямар юм аяж тийм насаа гар сайхан цалан настай мэж. За үнэлж. За. Юу юм. Аборт. Миний би аврал дикажвэн HB ингугэ сайжвэн тусugдын ихтэл таны дулаан гарт намаг олдоогүй мэс бүгдийг март би мэдин утгүй хүтнээс тамаг ивдин би мэдин утгүй миний би холдор хивтин ясаг миний хитэн гэсэг хугалж хул гарыг минь зэрэг вэрцэж байна намаг бутаа намаг бутамал би тавин үхтийг хүсэж байна жаргал дүүрэн мөрөдөө хүүрэн хайрлах гэж автаа гэж ботсон таны итгэл намаг их сэтгэл альдис надаас холдон отсон холдон отсон Бороо зүвийг шүүхэд бэлэн бурхан дүүний хүүхэд хэлэн хичнээн үгүйсгсэн чи амьдын төсгөлд тамт сэлгэн хүүхдийн цусан газар дороос чамаг дутан нодооч аборт хийхээс өмнө бурхан шийтгэн гэдгийг бодооч Харийг би хүснээ харуудан хурцэр намайг зүснээ битгий амьдралын төлөө бүгдийг тэснээ би үтэн төхөөрөмж хэлий доктор хийснээ Харийг би хүснээ харуудан хурцэр намайг зүснээ битгий амьдралын төлөө бүгдийг тэснээ би үтэн төхөөрөмж хэлий доктор хийснээ Өргөндөгцөн би хүн биш бусдын хүүтэй хайцсан жиш өнөө маргааш магадгүй хэдэн жилийн дараа нь хувьтай таны эсрэгээр хараа өөрөөсөө өөр дайсангүй ээжийн хөвгий дунаас жайсангүй үнэсээр амар тайван гэж үгүй хинээс жавар хайсангүй хин чи хэрхүү тэр орон зайд минь төсөлөөгүй байхад зүүн намайг хатсан энэ давэж минь биш гэж хүнээс чангатсан үний хийсэн адууршны цаана хайртай ээжээ та байж ихэн гитсэн биш намайг хүн аратан тэж Бороо зүвийг шүүхэд бэлэн бурхан дүүний хүүхэд хэлэн хичнээн үгүйсгсэн чи амьдын төсгөлд тамт сэлгэн хүүхдийн цусан газар дороос чамаг дутан нодооч аборт хийхээс өмнө бурхан шийтгэн гэдгийг бодооч Харийг би хүснээ харуудан хурцэр намайг зүснээ битгий амьдралын төлөө бүгдийг тэснээ би үтэн төхөөрөмж хэлий доктор хийснээ Харийг би хүснээ харуудан хурцэр намайг зүснээ битгий амьдралын төлөө бүгдийг тэснээ би үтэн төхөөрөмж хэлий доктор хийснээ Харийг би хүснээ
хайруудын хурцэр намайг зүснэ. Намайг зүснэ бити. Амьдралын төлөө бүгдийг тэснэ. Бүтэн төхөөрөмж хийхий доктор хийснэ. Хайрыг би хүснэ. Хайруудын хурцэр намайг зүснэ. бити. Амьдралын төлөө бүгдийг тэснэ. Бүтэн төхөөрөмж хийхий доктор хийснэ. Орхоо. Арсан байгаа юм шүү. Нишээсөө. Мас авахгүй жинхэнэ анзаа. За юу болсон? Ямар хитгэжсэн гэж юм чи. Юу гэсэн би хөдөө тонд ирсэн хөдөө тээвэртэй удаа бохгүй юу? Тэгсэн чи байхгүй. Өөр хүмүүс асч чанцуулаа. Би юу утасны мессежийг харахгүй юу? Тэгсэн чинь өөр залуутай виск тавьсан уу? Манай мэдчихэе. За ийм тийм хүмүүс өнөө ирсэн. Эхнэрээ сайн өөрөө харж байгаа юм. Чи хин нэртэй одоо нэг замраг болсон харж байхгүй. Амьдралынхаа төлөө би өчир шүү. Сайн жарч гэдэг зэ. Адилтай заяа. нөгөө нэг жаргал чивчтэй. Одоо тэгээд чи хариугаа өөр эмэгтэйтэй адилхан явуулахгүй юу? Тийш нэ. Юу сайхан хүмүүс хатар байж чи юу яа? Юу яриад байгаа юм? Тэгжээж хариугаа авч. Тэгвэл нөгөө чи яаж ойлгох юм? Чи тэгж ойлгох хүсэж байгаа бол энийг хий заяа. Цагаан талбай хамаа бэрш ойлгосноо. Хариугаа. Тайван ороод одоо яасан. Юм ярьдیں۔ Тэг жолон модон дээр хараад за юу. Тэг яасан балаа асуулсан хүмүүс орж ирдэг тий. Яа. За тамаагаар. За эмстори гэрлээд удаагүй ямар вэ? Маш сайхан жаргалтай байгаа шүү. Нарахгүй шүү дээ хоёр дөнгөж удаагүй юм чи. Эхний 2 3 жил сайхан л байдیں۔ Тэгэл өөр хөлтөө болоод ирэхэд жил амьдрал эхлэндээ. За эмчмэн тэгээд эр хүнд итгэж байхад эрхийн уруунд итдэг гэдэг штэ. Нөхөртөө итгээд хамаг юмаа тавиад туучуу. Та ер нь мөнгө зүнг цааш нь хийжээ. Тэгэл өөр хөлтөд олчвол хаяа авчвал яах юм? Хүүхдэд агуулаад та л ганцаараа хоосоо уцаг ш. Та юу амар юм ярьдیں۔ Тийш дээ. Би гэрлээд 2 жил болж нэг сарж үзсэн. Үнэхээр гоё юм лээ. Тэгээд ихнэрээ ардын хууранд тавиад мөнгө төгрөг цааш нэгээд болж идэв ш. Цаахан амьдрал болж идэв ш. За сайн бацгаана уу? Бүгдд нь орой минь төргийн Наав Бэлчгэ гэдэг. Би Есүс Христэд итгэдэг. Одоо сүмд яваад 2 жил болж байна. За яг саяны жүжигэн дээр гардаг шиг эргэн тойрныхаа хүмүүсийн үе тэнгийнхнийгаа бас ажлынхаа хүмүүсийн үгэнд автомтгай байдал надад айгүй их байдаг байсан. Тэгээд би ингээл тэр хүмүүсийн үгийг сонсоод энэ хүмүүс ирчүүд энэ худлаа тэр худлаа энэ буруу тэр зүг гэл тэнгууд би сонсоод нэрээ ч бас тийм юм уу гэл надад өгж байгаа зөвлөгөө алганыг авдаг байсан. Тэгээ энэ миний амьдралд ямар хор уршигтай байсан бэ гэхээр би буцаад эргээд нөхөртөө очиод та нар худлаа гэсэн ш та нар ингэдэг л гэсэн ш тэгдэг л гэсэн ш чи юм нууж гинөө энэ гэл айгүй буруугаар тэгэж хандаж өөрийн гэр бүлийн харилцаа гэр бүлийн амьдралаа тэгэж сүрүүлдэг байсан. Тэгээ би анх бурхан дотор сүмд ирснээс хойш бурханы үгэн дээр буюу Библи дээр өөрийн одоо гэр бүлийг байгуулж бурханы хүний үгийг сонсож бурхан дотор одоо гэр бүл байгуулсан итгэж чахан дүүсийнхаа үлгэр дуурайллыг аваад тэдний араас дагаж эхэлснээр болохоор бурхан манай гэр бүлийн харилцааг тий савнахаар яг салгах гэсэн хэцүү байсан би биендээ итгэдэггүй байсан тэр харилцааг аварч чадаж манай гэр бүлд ингээ гайхалтай өөрчлөлтийг бурхан авчирч өгсөн. Тэгээ ийм учраас гэр бүл байгуулсан хүн болгонд хандаж хэлгээд эсвэл гэр бүл байгуулах гэж байгаа хүн бүрт хандаж хэлгээд хүн болгоны хэлсэн үг үнэн байдгүй. Ялангуяа бид нар үе тэнгийнхнаас ингээд зөвлөгөө аваад тэрийгэ буцаад эргэн тойрны хүмүүстэй гаргаж эргэн тойрны хүмүүстэй тэгж өвдөлт учруулах хэрэггүй. Харин та нар яг ингээ бурхан дотор өөрийн гэр бүлийг байгуулж бурханд итгэснээр болохоор тэгэхээр танай гэр бүл баттай одоо би биендээ 100% итгэсэн тийм гайхалтай тийм амьдралаар амьдрах боломжтой юм шүү гэж хэлмээр байна. Би та бүгдийг ч гэсэн энэ сонголтыг хийгээд үзээсэй. Бурханд өөрийн гэр бүлээ даатгаасай гэж хүсэж байна. Баярлалаа. Ёо ичээ браасаа мөнгө стресстэй. Юу сүгөө энэ чинь манай чинь стресс яж ямар харилцаа та ажил төлөвлөж асуудалтай гадаа зөндөө хүмүүс чи жоохон ёо чи стресс тийм ингээд гадуур ингээд таксисэн чи ингээд бүр ингээд амар төгчтэй таксины асуудал битэж намаагүй шүү дээ. Тэгэхээр тийм стресстэй хэцүү байгаа шүү дээ. Тэгээ энэ чинь одоо жорын мэдэн шүү дээ. Тийм. Манай чичтэй сайн шүү дээ. Стресс
Айхуухан бол чи бүх зүйлийг мартаад тий. Юу чи найзуудтай хэлж л да. Тэг. Одоо айхуугаа заяа. Сайн хамаа сатаны дараа ярьж үзүүлээ юу ч заяа. За. Намаас сайн зүгээр явж байна. Намаас зүгээр хэцүү байна тийм үү? Үнхээр баярлалаа. Дараа ирээ. За баярлалаа. Дараа ирээрээ. Гэмээр. Зорсон ирээ дотоод минь зогтож боломгүй хүслүүд байх юм аа өөрийнхөө хүслээр амьдралаа би өнөө сэтгэлмен ханахгүй байна хатаа өөргөө бардан надахнаа хажуугаар бүгдийг харахгүй урагшаалнаа бүдрэх чулуу мэдрээ бүдэцлээ бахардаа намайг сүрхрөлөсөлөө Итгэнжиг байдлыг хинээс олох вэ үргэлжлэх замыг яаж барах вэ бүхэрхийг тэнгэрийн наргийг үлдэх шиг бүдгэрсэн итгэлийг бурхан сэргэж өгсөн Есүс Христийг итгэхээр шийдлээ эргэлзэж тэнэлсэн хариулт авсан энэл хаваатарсан минь мөчөртэй ирээдүй банад верийн зохирлоо ирээдүй банад верийн зохирлоо Баярлалаа. Чамаагүй нэ. Мэдчихэж штэ. Юу вэ ч одоо? Ачгүй. Яа, наалмаа зүгээр амар. Вишээсөө. За яац хүүхд болохоор юм амар уурчаас байд юм бэ? Ийм байх юм Хүн бэ? болгонд л уур хүрээд юм бүр. Үнэхээр бүр яах ч юм бэ? Тэ надад хүрээдээ. Ой, чи тэгээд эмчэд үзүүлэх гэж ирсэн юм болоо. Айтаан багаж би чам жорогч чихгүй тийм. Сайхан тамиг татцаа юу? Манай эмчд уураа байгаад тий. Тэр чинь тэгээ болд юм уу? Болгүй яах юм бэ? Одоо нүүчлээд штэ. Хаад ямар Манай эмч жорог аваад юу? Тэгээд 7 минут дараа явж үзүүлээ. Юу. Болох уу? Болоо яв. За на хаалт авахта зүйл аагарэ. Наач одны би өнгөштэй. Яса хайшаа юм бэ? Солигоо хаалт малгах чанга. Йоо. Ядарч уусах хүмүүс дээр стресс төрөл аячих. Харин эдрээс бол баг стресс юм аа. Андерсин замписон хажуугаар минь одооний хөдөлгөөс сонсоод байна. Гуйлгүйж байна. Гараа бисэн гон хэрчим талах өгч хүмүүсээ нүд рүү харах хэрэггүй харж байна. Би сохот төрхөөс юм байсан юм. Бүх зүйл харах үед амьдралаас надад зүйл байхгүй. Би мэдсэн. Гэрхий ч юу вэ? Надад харуулаач. Хажууд минь хүн байна уу? Надад харуулаач. Магадгүй дуудах хэрэггүй байх би. Ганцаараа харах үе шансаар харатай болохыг хүс байна гэхдээ. За минь тоосолт бүр нүд рүү шигцэр хүсэж байсан мөрөд хийсэн хоцоо. Амьдралд маш олон сонголт байдаг Хүн бүр сайн арга замыг зөвхөн өрөөсөө хайдаг Хайж явсаар мохор замыг олдог Хэрэн тэнүүчиж явсаар сохор нэгэн болдог Амьдралд маш олон сонголт байдаг Хүн бүр сайн арга замыг зөвхөн өрөөсөө хайдаг Хайж явсаар мохор замыг олдог Хэрэн тэнүүчиж явсаар сохор нэгэн болдог Хэрүүдан хүлээж өөрийгөө өрөвдөж явах юм бэ Бурхантай хаан байна Түнтүгийн тул Нүхний хаан байна Бурхан түүний цаан байна Нүхийг хүсгүй байна Их чөлөөний Ирлийг хаан Бурхан хүүгээд гэсэн Есүс намайг гэсэн цорын ганц аврагч Түн би итгэсэн Өртөн түнэр харангүй Одоо бол Нарны гэрлийг харангүй Угтах мөрөлтөн ярангүй Хормуч бүхэн нарангийн Хамгийн ихэнх мэдээгүйд харуулсан Христийг дуудахыг бүгдийг харсан Хисбэр биш бүгдийг харсан Хинэ чи түүний зүрхэнд барьсан Амьдралд маш олон сонголт байдаг Хүн бүр сайн арга замыг зөвхөн өрөөсөө хайдаг
хайж явсаар мухар замыг олдог хэрэн тэнүүчилж явсаар сохор нэгэн болдог амьдрал маш олон сонгот байдаг Гүмбүр сайн арга замыг зөвхөн өрөөсөө хайдаг хайж явсаар мухар замыг олдог хэрэн тэнүүчилж явсаар сохор нэгэн болдог амьдрал гэдэг замаар явна насад орших тэнгэрийг харж байна надад Есүс баярхаар итгэл хайрыг өгсөн Чимээгүй байж чадахгүй чамд жигсэн боломж би зүрх сэтгэлээ чинээ ирээдүгээ харж инэ амьдрал маш олон сонгот байдаг Гүмбүр сайн арга замыг зөвхөн өрөөсөө хайдаг хайж явсаар мухар замыг олдог хэрэн тэнүүчилж явсаар сохор нэгэн болдог амьдрал маш олон сонгот байдаг Гүмбүр сайн арга замыг зөвхөн өрөөсөө хайдаг хайж явсаар мухар замыг олдог хэрэн тэнүүчилж явсаар сохор нэгэн болдог амьдрал маш их сонгот байдаг Гүмбүр сайн арга замыг хайдаг хайж явсаар мухар замыг олдог ёо мэд жаас хүнд өвчнөд тий чи дараатай энэ зүгээр шүү дээ асуудлаа шийдэж чадахгүй тэгэл эмчээ гэж өгөх тэгэл жорын даа явахгүй одоо тэнгуүтэй тэгэл удахгүй шүү дээ юу ч болохгүй яасан эмчээ энэ ч болохгүй нэ бижээс тарилтаагүй маа тий жор эргэжүүл чадахгүй яасыг бүртэй залуу тань ядарсан маа цань ороо цай ороо сайхан цайгаа уухгүй энэ дууны маань зам гэдэг Бодол бүхэн үнцэнтэй харамсах хэрэггүй бодол бүхэн арай шүү дээ ганц л үгээс бүтэж гарсан том оронцай гарыг гэдэж гарч чадахгүй намайг өнсөн бай гэтээ юуч босон байхгүй тэглэн гахай хошин татаж хормал нэг зүгээр айлаа ганц л зэндөр шүү дээ юунасаа би айхан бэ эрж мөн тэрч мөн хийх босол хайхан бэ харахгүй зэний дүгэ бодож хийх босол зайхан бэ айхан бэ хийх босол суухан бэ ганц л байдаг босон амьдралаа би өгсөн шүү дээ бурхан байдаг болохоор бид бүгд зүгэрсэн дээр бүр адилгүй яг л хороо нэгэ түгэнд ихэд чи энэ сонголт байсан энэ шийдвэр намайг бодоод амьдралыг минь өөрчилж чадсан энэ бол Есүс Үндэж бэлэн биш ганцаар үнэн байдаг зөвхөн бурхан тийш харин чи нарийн нэгэн зам алийг гэж сонгох хавчиг халах бүрэн халах алийг гэж тогшгүй бурхан бидэнд дэрэгчлээ хувь хүний үсийг өгсөн дээр нэмээд бас итгэл хайрыг өгсөн миний өмнө сонгосон мөргэн зам эргээ тарахад намайг тэр үгэл рүү хөтөл байсан харин бурхан намайг энэ бүгдээс аварч хагарч байсан амьдралыг минь өөрийн замдаа оруулж хамгийн тэрний нэг татас тэр угааж Энтэр байсан зүрх сэтгэлийг минь тэр заасч эрт бүтсэн амьдралаас намайг босгож ирэх зүлэн болгоод Иесус намайг үржилжээ эргэж буцалтгүйгээр намайг өөрийн хажуудаа босгож мөнхийн ямар намайг өргөмжилжээ
Хайраа цагаа. Эсвэл гоё өдрөч нэ нөтч. Өдрөч яг өвчтөн багтаа их тах юм шүү дээ. Тийм. Оо сайхан өвчтөг үзсэн шүү. Тэгээ. Яа, энэ чинь татаад үнэхээр болохгүй. Тэр шоусараас нэмэр болсонгүй. Харин яриад нэг зүйл жижиг юм шиг таавал. Би жорын дагуу чинь зүгээр салахын өдөр явдаг чинь. Миний донор айгуу дотроос тавьж байна. Тэгээд айгуу донор уушгаа болж өгдөг. Та нар одоо арыг бүгдээрээ даах. Та нар ерөөсө гамаа сайн байдаг шүү дээ. Та нар би яг долоо жаалтаа. Даасан мөнгө юу чад. Яг үнэ хэлээ. Энээс ураар гэв юм бит. Энээс ураар гэв юм бит. Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн видео мөн энэ манай залуучууд хийсэн тийм бидний хийсэн концертын дуу бичлэгийг мань үзэн гэдэгт би итгэлтэй найдаж байна. Тэгээд би үргэлжлүүлэн та нарт энэ концертын дээр гарч ирсэн тийм үү? Тэр эмчийн талаар ярихсан. Энэ эмч маань бидний оюун бодлогоо бичлээ. Бид нар боддог байгаа. Хэцүү нөхцөл байдал тулах хүнд үед орох үедээ бид нар боддог. Хаанаас энэ арга замыг яаж олох вэ? Гэтэ бидний өмнө хийсэн тэр зүйлсүүдийн маань тийм үү үр дүнд бидний тахид байдаг байгаа. Тэгэд бид нар ихвчлэн тэр буруу арга зам руу явдаг байгаа. Яагаад гэвэл хин нэгнээс өмнө сонсч ийсэн, хин нэгнээс өмнө харж ийсэн. Өмнө бидний амьдралд арай жоохон тааламжтай санагддаг энэ зүйлсүүдээ бид нар хийж эхэлдэг. Тэгэд тэр эмэгтэй хэлж байгаа миний амьдрал би ганцаардаа тань гэх үе тийм үү ариг санал болгож байгаа. Тэгэд бид нар ариг ууж байгаа хин нэгнтэй нөхөрлөхийн тулд энэ бүх зүйлсүүдийг хийж байгаа. Тэгэд эцсийн дүн тийм үү энэ маань гар харах замыг өгөхгүй байсаар байгаа. Сонголтын дээр явж байгаа биднийг энэ нөхцөд байдууд маань. Тэгвэл би танд сонголтын талаар ярмаар. Би анх 7 настай байхдаа нэг сонголт хийжээ. Юу гэвэл аав ээжээр маань салж байгаа. Тэгээ шүүх хурд орж байгаа. Би 7 настай байхдаа би ээж хоёрынхаа аль нэгийг сонгох вэ гэдэг дээр би сонголт хийж байгаа. Тэгээд би ээжээгээ сонгож ирсэн. Тэр үед маань арх удаг гэсэн магаад ээжийг маань зоддог гэсэн биднийг те арх угаа дээлхдэг инээ тэр агсан тавин ийм зүйлс байдаг гэсэн. Тэгэд би хэрвээ ээжигээ сонгоод 19 хүртэл амар тайван амьдэрсэн байгаа. Тэгвэл миний 7 настайдаа ээжигээ сонгосон энэ сонголт маань намайг 18 хүрэхэд юм уу ямар ч асуудалгүй байсан гэсэн. Би хэрвээ аавгаа сонгосон байсан бол би 18-тад амьд байхгүй ч байх боломжтой байсан. Тэгвэл би нэг номоос уншиж ирсэн юм байна. Юу гэвэл таны өмнө хийсэн тэр сонголтууд чинь нийлбэр өнөөдрийн таны бүтээж байгаа гэж хэлж байгаа. Тэгвэл олон хүмүүс саяны жүжигэн дээр тийм үү маш олон буруу сонголтууд хийж байгаа. Тэгээ үр дагавар нь нүглийн хамааралтай ямар нэгэн тэр болохгүй бүтэхгүй бүсрүүд рүү. Тэгвэл би 19 настайдаа би өөрийн амьдралыг өөрчлөх би маш том сонголт хийсэн байгаа. Энэ маань Есүс Христийг сонголт байсан. Библи хэлэхдээ хэлж байгаа. Энэ дэлхийд бүх хүмүүс нүгэлтэй гэж хэлж байгаа. Тэгвэл нүглийн үр дагавар нь тийм үү? Маргаангүй шийтгэл байгаа. Би таны имийг хулгайлчаа тийм үү? Би шийдвэрлэхгүй өнгөрнө гэсэн энэ маань байх боломжгүй байгаа. Би баригдах юм бол маргаангүй шийтгэл аав. Хэрвээ би таны утсыг хулгайлсан бол. Тэгвэл яг л үнтэй ижлэг. Хүн болгон бурхны өмнө нүгэлтэй байгаа. Гэхдээ бурхантай харилцахын тулд тийм үү? Дунд нь нүглийн хаан байдаг гэж хэлж байгаа. Тэгвэл энэ хаан маань Библиэд ихтэй нүгэл байгаа. Би тэгвэл 19 настайдаа би энэ сонголт хийсэн байгаа. Би чин сэтгэлээсээ бурхнаас уучлахгүйсэн байгаа. Тэгэд бурхан намайг уучлсан. Та үнэхээр энэ зүйлийг хүсэж ивэл та өөрийн амьдралдаа энэ зөв сонголт үүний дараа гарах үр дагавруудыг хүсэж ивэл сайн үр дагавруудыг миний хэлэх үгийг давтаад хэлэхгүй. Юу гэвэл энэ үгээр би Есүс Христэс би бурхнаас уучлахгүйсэн байгаа. 2000 жилийн өмнө Есүс Христ загламаа дээр цовдлогдоод бидний төлөө загламаа дээр цовдлогдсон байгаа. Тэгэд үүгээр дамжуулан бид нар тэр нүглээс чөлөөлөх боломжтой болсон. Тэгвэл та үнэхээр энийг хүсэж ивэл энэ зөв сонголтыг хүсэж ивэл зөв үр дагаврыг хүсэж ивэл миний хэлэх үгийг давтаад хэлэхгүй юу? Чин сэтгэлээсээ Тэнгэрлэг эзэн минь би таны өмнө нүгэлтэй. Би Есүс Христ миний төлөө загламаа дээр цовдлогдсон гэж би сонслоо. Намайг уучлаач. Есүс Христийн нэрээр намайг уучлаад баярлалаа. Есүс Христийн нэрээр. Амен. Үүний дараа
энэ гимшлийн залбирлын дараа тийм үү? Өмнө байсан тэр хан маань нурсан байгаа. Одоо та асуудалгүй бурхантай харилцах боломжтой болсон. Тэгэд мөн бидний сувг таалагдсан ба тийм үү? Доор утасны дугаараар та бидэртэй холбогдож болно. Тэгэд мөн хүн хинтээ нийлэн түншгээ болдог гэж бид нар хардаг тийм үү? Бөбөтэй нийлүүд бөбөл болдог. Тэгвэл таны хизээш буруу тал руу буруу чиглүүлэхгүйгээр тийм буруу тийм зүйлсүүд рүү явуулахгүй тийм нөхөрлөгийг та хүсэж ивэл та бидэртэй холбогдороо баярлалаа.